ажиллах амбиц байсан. Одоо ер нь аль намд байна? Би улсын хурлын гишүүнээр сонгогдсон гишүүнийхээ ажлыг хийж байгаа. Тэр сайд болох энэ төр асуудал бол нөгөө байхгүй юмыг одоо маргааш дэлхийс үннүүл та яах вэ гэдэг шиг та сайд бол яах вэ гэдэг асуултанд өөр нь хариулах тийм юу одоо хариулах сэтэл алга. Тэ би зүгээр сайд бол хийж чадах ажлууд бол байгаа. Гэхдээ би миний позиц, миний нөхцөл байдал бол улсын хурлын гишүүнийхээ ажлыг сайн хийх. Улсын хурлын гишүүн бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах. Тэгээд хүмүүсийн төлөөл. Тэгэхээр энэ ажлаа сайн хийх бодолтой байна. Тэн дарга бол намын ашиг сонирхлоос жоох ангид байна гэсэн агуулга нь уншигдэж байгаа юм. За одоо дарга, улсын хурлын дарга намын дарга байх нь зохимжгүй байна гэж сайн нэг бахан шууглаа тийм ээ. Тэр нь бол зүгээр логик нь бол өөрийнхөө намд давуу тал болгоно л гэсэн үг шүү дээ. Хэдийгээр би тийхгүй гэсэн ч гэсэндээ чи хүн лэм чинь ямар нэгэн байдлаар давуу тал болгож таарна. Одоо бүр цаашлаад намын гишүүнээс түтгэлзүүлэх асуудал яригдчихна. Зарим улсад бол тийм байд юм байна лээ. Намын гишүүнээс түтгэлздэг. Зарим улсад бол байдаггүй. Тэгэхээр энэ бол бидний өөрсдийн шийдэх ёстой асуудал. Тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг зүйл байхгүй. Юу ёстой гэхээр үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой. Үндсэн хуулийн дээр улсын хурлын даргыг гишүүдийн дотроос нэр дэвшүүлнэ гэсэн болохоос биш олонх болсон намын бүлгээс нэр дэвшүүлнэ гэж үг байхгүй. Олонх болсон намын нэрээс бүлгээс нэр дэвшүүлнэ гэдгийг улсын хурлын тухай хууль дээр сүүлд нэмээд оруулсан. Энэ заалт нь бол үндсэн хуульд нийцгүй заалт гэж үзэж байгаа. Одоо ардчилсан намаас өргөн барьж байгаа хэсэг гишүүд өргөн барьж байгаа хуулийн дээр бол улсын их хурлын даргыг олонх намаас нэр дэвшүүлнэ. Дараа нь дарга болсныхаа дараа намын гишүүнчлээсээ түтгэлзэн гэсэн агуулга байгаа. Тэгэхээр нөгөө санаа нь бол намдаа үйлчлэхгүй тул тэтгэлзүүлж байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь тэр намын олонхоос нэр дэвшүүлсэн юм биш үү? Тэгэхээр цаана нь бол юу н үлтгэл баг. Яг арай сулрах баг. 28 онд ардчилсан нам олонх болчвол одоо олонхын бүлэг нэр дэвших нь гэс дарга нэр дэвшүүлэх нь чухал байгаа байж магадгүй. Гэхдээ бид нар үндсэн хуулиа үндсдгээд цаад агуулга бодох юм бол нэр дэвшүүлэх нь улсын хурлын гишүүд дотроос болохоос биш олонхын бүлгээс биш. Энийг тэгээд завсралга авах эрх нь байгаа бол тэгэл явна шүү дээ. Хитрхи их завсралга авч гэн үүмэлж гэн гэж байгаа бол тэгэл ялгаагүй шүүмжлэн тэгэл учраа олон доо. Тэгээд тэрнээс биш тий болохгүй чи одоо сууж явах хэрэгтэй завсралгаж болохгүй гэж хэлэх арга байхгүй. Одоо тэгэл учраа